Сайн байцгаана уу эрхэм хүндэт олондоо.com сайтын үзэгч уншигч та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. За олондоо.com сайтаас маань Солонгос улсын тухайн салбар болгоны шилдэг эмнэлгүүдийг танилцуулж байгаа ийм уламжлалт цоврал контентийг бас бэлтгэн хүргэж байгаа билээ. За энэ удаад бид гоо сайхны мэс засал тэр дундаа ялангуяа бүсгүүчүүдийн маань хамгийн сонирхдог энэ хөхний гоо сайхны мэс заслын чиглэлд Солонгос улсын номер 1 эмнэлэг Бон гэдэг нэртэй гоо сайхны мэс заслын эмнэлэгтэр хүрэлцэн ирээд байна. За энэ гайхалтай эмнэлгийг та бүхэнд танилцуулъя. За эмнэлэг дээрээ хүрээд ирлээ. За хамгийн түрүүнд энэ гайхалтай хүнтэй уулзъя гэж ингээд сая ярьлаа. Энэ хүн ямар хучиртай хүн бэ гэхээр Пак Сон Су гэдэг энэ Бон гэдэг гоо сайхны мэс заслын эмнэлгийг үүсгэн байгуулагч ерөнхий эмч. За хөхний мэс заслын одоо номер 1 эмч гэж ингэж алдаршсан ийм эмч байгаа. Тэгэхээр энэ хүнтэй одоо багахан цаг гаргаад ярилцъя гэдэг зөвшөөрлийг авчаад байж байна. За ингээд Солонгос улсын Каннам дүүргийн яг төвд байрлаж байгаа Бон гоо сайхны мэс заслын эмнэлгийн ерөнхий эмч үүсгэн байгуулагч Пак Сон Су эмчтэй та бүгдийг уулзуулъя. 안녕하십니까? За сайн байцгаана уу? Тань манай эмнэлэгтд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Би энэ Бон гоо сайхны мэс заслын эмнэлэг ерөнхий эмч үүсгэн байгуулагч гоо сайхны мэс заслын нарийн мэргэжлийн эмч Пак Сон Су гэж хүн байна. Яг одоо гоо сайхны мэс заслын эмчээр ажиллаад өвчтнүүдийг үзээд 23 дахь жилийнхаа нүрийг үзэж байна. 가슴 성형만 하는 것은 아니고 사실은 얼굴 수술도 하고 манай эмнэлэгчин одоо та нар харсан байх тийм ээ цар үрэг их том бүх төрлийн одоо гоо сайхны мэс заслын эмнэлэг хийж байгаа. Мэдээж гоо сайхны мэс засал гэдэг бол хүний одоо толгооноос хөлийн ууд хүртэл бүхэл одоо бид эдийн засгийн холбоотой байдаг ийм салбар. Хөхний мэс засал гадна одоо залуужуулах нүүрний мэс засал, за биеийн мэс засал, залуужуулах мэс засал гэдэг бүгдийг хийдэг. Тэгвэл яг сүүлийн үед бол интернет орчин, янз бүрийн орчин манай эмнэлэг энэ хөхний мэс засал, за энэ биеийн одоо галбиржуулах мэс засал, за дээрэс нь одоо чүргисэпү тийм ээ stem cell гэж яриад байгаа үүдэлсэн эмчилгээ гэдэг энэ гурван зүйлээр нэлээд интернет орчинд жоох хүмүүс таригдсан болохоос биш. Ер нь бол манай эмнэлэг бүх төрлийн хагалгаа гэдэг ийм эмнэлгээ гэж. 제가 이 책을 좀 아까 들어오면서 봤어요. 이게 한국 성형 미용의 고수 18분에 대해서 이렇게 энэ номыг бид үзэж байлаа. Энэ ном юу гэхээр Солонгос улсын одоо энэ гоо сайхны мэс заслын шилдэг 18 эмч гэдэг ийм ном цувралаар гардаг. 2 жилд 3 жилд нэг удаа гардаг гэж би санаад байна. Тэгээд хятад хэл дээр, англи хэл дээр олон орны хэл дээрээс гардаг юм байна. Энэ англи хэл дээр гарсан ном нь. Энэ дээр одоо энэ Пак Сон Су эмч маань бас ингээ гарсан байгаа юм л да. Тэгээд энэ хүний одоо ингээ зохион бүтээсэн хайбрид хөхний мэс засал гэж ингэж яриад. Тэгээд энэ нь юу юм бэ гэдээ би асуусан чинь урд нь одоо юу гэдгийг олон жилийн өмнө та бүхний харж байгаа ч тэгээд энэ ийм зөвхөн ийм хөхний одоо имплантыг л ингээд суулгадаг л одоо мэс засал байсан. Тухайн хүнд их натурал, гоё, мэддэхгүй, өөрт нь зовиургүй гоё хийж болох вэ гэдэг судалгааг би олон жил хийсэн. Тэгээд 15 жилийн өмнө энэ hybrid одоо хөхний мэс засал гэдэг би бүтээсэн юм аа. Тэгээд hybrid хөхний мэс засал гэдэг нь анх бол ингээд имплант суулгаад имплантныхаа дээрээс нь тухайн хүний гоё янз бүрийн газраас өөх аваад бас өөх шилжүүлэн суулгах мэс заслыг хослуулж хийдэг юм арга байсан. За сүүлийн үед болуулсан одоо энэ имплант суулгаад дээр нь өөх шилжүүл суулгахаас гадна зөндөө олон төрлийн одоо нөгөө хүн болон амьтны гаралтай одоо хиймэл арьс гэж ярьдаг. Хиймэл мах гэж ярьдаг. Тийм мах орлуулж суулгах хамгийн аюулгүй зөвхөн одоо хүнд зориулж бүтээгдсэн бадид хийх зориулалттай тийм дүүргөгч бодис буюу филлер байдаг гэж. Тийм филлерүүдийг орлуулж хийх. За давхар одоо ингээд энэ хөхийн толгоогоор нь сойх мэс заслыг хийх. За дээрэс нь одоо RF гэх тийм ээ. Өндөр толгойн аппаратаар ингээд татах барих гэдэг зөндөө олон төрлийн одоо энэ нэг хагалгаан дээр ийм олон төрлийн мэс заслын ажиллабарыг ингэж хослуулж хэрэглэснээрээ одоо маш натурал, маш тухайн хүний өөрийн юм шиг тийм хөхийг бүтээдэг ийм онцлогтой мэс заслыг одоо энэ хайбрид хөхний мэс засал гэдэг байгаа маа. 건축에 비유하면은 좀 миний энэ хайбрид энэ хөхний мэс заслын онцлогийг бол амархан хүнд ойлгохоор тайлбарлая гэх юм бол энэ барилгаар төсөөлүүлж яриулах ойлгомжтой гинэ. Одоо бид нар ямар нэгэн одоо орон сууц олон давхар апарт орон сууцч бай, хувийн хаусч бай тийм ээ. Барихтаа эхлээд нөгөө төмөр юм араан босгодог. Тэгэхээр дараа нь цементтэй зутгаад ингээд нэг юм араамаа босгодог штэ. Зөвхөн имплант суулгах мэт засал бол барилгаар ярих юм бол тэр нэг араам суулгахтай л адилхан.
Гэтэл тэр маань одоо ингээд ийм тансаг зэрэглэлийн орон сууц байх юм уу, зүгээр хүн амьдардаг ийм апарт байх юм уу гэдгээс хамаарат энэ дотор зөндөө олон төрлийн нэмэлт ажилбарууд шаардлагатай болдгоо. Тэгэхээр энэ хайбрид хөхний мэс заслал гэдэг бол зүгээр томрох биш. Маш одоо гоо үзэсгэлэнтэйгээр ингэж гоё том гоё хэлбэртэй болгохын тулд зөвхөн имплант суулгаад арга ясын бүтээл орох биш. Дээр нь нэмсэн зөндөө олон төрлийн өөх шилжүүлэн суулгах, филлер хийх, химэл мах орлуулж хийх, янз бүрийн одоо энэ чангаруулдаг байдаг аппарат ашиглах, хөгсөөх мэс засалтай хослуулж хийх гэх зөндөө олон төрлийн юмнуудыг тухайн хүн болгон таарсан байдлаар ингэж хийж байж үзэсгэлэнтэйгээр тухайн хүний хөхний сайз томрох ийм боломжийг олгодог ийм мэс засал гэж ингэж ойлгож болно гэж ингэж тайлбарлаж байна юм шиг. 알겠습니다, 원장님. 그럼 마지막 질문입니다. 네네. Эмнэлгийнхаа үзүүлж байгаа тусламж үйлчилгээний хувьд онцлог зүйл юу байна вэ гэсэн чинь нэг номерт та бүх орж ирэхдээ харсан бах манай байшингийн нэг давхарт stem cell буюу үүдэл эсийн судалгааны төв байгаа гэж. Тэгээ энэ бол нэлээд том одоо бараг их сургууль нэгдсэн эмнэлгийн төвшний тийм олон улсын төвшний тийм лабораторийн орчныг бид бүрдүүлж чадсан. Яг үүдэл эсийн чиглэлийн судалгаа шинжилгээний мэргэжлийн ажилчид ингэж ажилладаг. Тэгэхээр манай эмнэлэг зөвхөн гоо сайхны мэцлийн эмнэлгээс гадна энэ үүдэл эсийг ашигласан одоо чэсэн зэрэг байдаг. Нөхөн төлжүүлэх тийм ээ ийм эмчилгээ хийдэг эмнэлгээ гэж. Яраа хүүхдээ нөгөө хүүийн цус гэж ярьдаг тийм ээ. Хүүийн цуснаас гэдэг ингээд 3 4 юмнаас гаргаж авах боломж байдаг юм байна л да. За тэр дундаа хамгийн аюулгүй нь одоо өөрийнх нь өөх болон цуснаас гаргаж авдаг үүдэл эсэ гэж. Тухайн хүний хувьд. Тэгэхээр тухайн хүний хувьд цуснаас нь болон өөхнөөс нь үүдэл эсийг ялгаж аваад тэр үүдэл эсээ ингээд хасах 198 градустай аваачаад одоо нөгөө азотын танк гэдэг болов тийм ээ. Тийм газ танк ингээд бас хөлдөөж олон 10 жил хадгалж болдог гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ тийм гаргаж авдаг лаборатори нь хадгалах тийм банкын систем нь бүгд одоо байдаг юм байна. Тухайн хүний одоо биеинд шаардлагатай бүхэл чиглэлд энэ үүдэл эсийг бид ашиглаж байгаа. Жишээ нь одоо энэ үс унах халдсарахад хүртэл одоо үүдэл эсийн эмчилгээ хийдэг гэж байна. Арсны янз бүрийн одоо өрөвсөлт энэ өвчнүүдэд үүдэл эсийн тариа эмчилгээ хийдэг гэж байна. За мөн үүдэл эс гэдэг бол хүний биеинд ороод хамгийн түрүүн хүний биеинд байгаа архаг өрөвслийн процедурыг ингэж зогсоож өгөөд эс хөгшрөх үхчих одоо энэ процедурыг одоо дэмждэг учраас одоо анти эйжинг буюу залуужуулах ийм үйлчилгээ байдаг гэж. Тэгэхээр ингээд маш олон зорилгоор үүдэл эсийн эмчилгээг манай эмнэлэг бол өстой зөвхөн гоо сайхны мэслээс гадна ингээд хийдэг. Тэрийг хийхийн тулд нэг давхуртаа бүр ингээд олон улсын төвшний үүдэл эсийн лаборатори бэлэн баг байгуулж ажиллаж байгаа бол манай эмнэлгийн хувьд одоо хамгийн чухал одоо бас нэг юм тодруулах онцлог зүйлүүдийн нэг байна гэж эмч маань танилцуулж байна. Дараагийн нэг эмнэлгийн онцлог юу вэ гэхээр том их сургуулийн нэгдсэн эмнэлгийн төвшин болон түүнээс давх төвшний мэс заслын өрөөний тогтцолт хийгээд мэс заслын өрөөний ариутгал хадаргуучлалын дэглэмийг тэр системийг бүрдүүлж чадсан гэж. Тэр төвшний энэ стандартаар манайх бол одоо бас мэс заслынхаа орчныг тогтчулсан гэдэг нь зүгээр энгийн гоо сайхны мэс заслын эмнэлгээс ялгарах нэг онцлогоо. Тэгж хийсэн шалтгаан мэдээж мөнгө хөрөнгө санхүү айгүй их юм орох боловч гол нь тэгж хийснээрээ хагалгааны үр дүнд одоо нэг ч гэсэн одоо нөлөөлөх тийм хүчин зүйлийг байхгүй болгож байгаамаа гэж. Тэгэхээр энэ бол манай эмнэлгийн бас нэг одоо давуу чанар гэж би хэлмээр байна гэж хэлж байна. 해외를 나간다는 것 그리고 해외를 나가서 어떤 미용 성형 수술을 받는다는 거가 манай эмнэлэгт бол гадаадаас ингээд үйлчлүүлэгч нар их зорж ирдэг. Ер нь хүн ингээд бодоход гадаадын ямар нэг улс руу очиод ялангуяа их хэмжээний мөнгө төлөөд тэгээд өөрийнхөө эрүүл мэнд гоо сайхантай холбоотой үйлчилгээ авна гэдэг бол бас хүн болгоны өдөр тутамдаа хийгээд байгаа ажил биш. Тийм ээ? Тийм зориг гаргана гэдэг бас хэцүү. Нэгэн тийм зориг гаргаад гадаашаа явах хүмүүс бол мэдээж интернетээр хайна, ойр орчмынхаа хүмүүсээс асууна. За энэ мэт ном товхимол одоо тийм ээ үс шарах зүйл юу вэ судална. Нэлээ их одоо бодож шийдвэр гаргадаг. Тэгээд дотор их айцтай, төгшөөртэй одоо яана тий мэдэхгүй газар хийж байгаа учраас үнэхээр одоо яг энэ одоо сайн эмнэлэг нь мөн болов одоо сайн эмч нь мөн болов гэдэг их эргэлздэг зүйл их байдаг. Тэгэхээр бид бол гадаад өвчтөн үйлчлүүлэгчтэй харьцсан учраас тэр сэтгэлийг бол маш их ойлгодог, маш их мэддэг. Тийм учраас бидний зориод ирж байгаа энэ үйлчлүүлэгч нарын маань хувьд одоо аль болох аюулгүй, аль болох хүссэн үр дүнгээ үзсэн тэр үйлчлэгээ аваад хамгийн гол нь эрүүл гоё хийгээд эрүүл болоод тэгээ буцаад өөрийнх их оронд очоод ажиргалтай гоё амьдраасаа ажиргалтай гоё амьдрах амьдралын чанарыг сайжрахад одоо бид бол одоо тал бүрээр одоо бүх системээр зохион байгуулж дэмжиж ойлгож ингэж ажилладаг шүү. Тийм учраас манай эмнэлгийн зорин ярьж байгаа үйлчлүүлэгчдийн хувьд бол одоо ийм амгалт тайван
тийм ээ өөртөө ихтэйгээр ингээд үйлчлүүлж болно гэж би ингэж хэлмээр байна гэж. 아유 고맙습니다 원장님. 좋은 말씀 감사합니다. 예. За тэгэхээр энэ чи саяны ярьсан тэр гоё үүдлийн лаборатори гэдэг гааг нь очиж үзье. Яваад бас эмнэлэгтэй танилцъя гэж ингэж бодож байна. Үргэлжлүүлээ та бүгдийг бонбон гоо сайхны мэс заслын эмнэлгийн түрүүний яриад байсан нөгөө нөхөн төлжүүлэх эмчилгээ гэдэг одоо ийм шинэлэг хийгээд сонирхолтой эмчилгээг нь хариуцаж хийдэг Ижонмин одоо эмчтэй уулзахад бэлэн болсон байна. За сайн байцгаана уу? Би энэ бонбон эмнэлгийн wellness центрийг одоо ахлаж ажиллаж байгаа сэргээн засгийн нарийн мэрэгжлийн эмч Ижонмин байна. 재생 치료에 대해서 좀 궁금해서 네. 그러는데요. 주로 어떤 치료를 말하는 거예요? 재생 치료라 그러면은? Манай эмнэлэг 10 гаруй жилийн хугацаанд үүдэл эсийн одоо судалгааны төвийг ажиллуулж ирсэн мэрэгжлийн судлаачтай эмчилгээ дээрээ хэрэглэж байгаа ийм эмнэлэг нөхөн төлжүүлэх эмчилгээ гэхээр хамгийн их нь арьс гоо сайхан дээр хэрэгэлдэг үүдэл эс гэж эсийг хүний одоо арьсанд тарьж эмчилгээ хийснээр арьсны хөгшрөлт, нүхжилт, унжилт, занаас ахихаар нүүрэн дээр олон төрлийн одоо нөсөө толб үүсдэг шүү дээ. Нөсөө толб байхгүй болгох энэ үүдэл эсийг ашигласан арьс гоо сайхны нөхөн төлжүүлэх эмчилгээ хийснээр 10 жилээр одоо арьсыг залуужуулах юм боломжтой. 피부 외에도 여러 가지 하는 걸로 아까 얘기하더라고요. 뭐 탈모 치료도 한다고 그러던데요. Үүдэл эсийн нөхөн төлжүүлэх эмчилгээг бид нар үндсэн ийм 4 янзаар ашигладаг. Нэгдүгээрт шууд ингээд туслаар хүний бие рүү хийдэг. Тэгэхээр тэр үүдэл эс гэдэг зүйл чинь хүний биед ороод өөрөө тухайн хүний өвчлсөн болохгүй байгаа газрыг очоод наалтчихдаг. Тэнд нь идэгдэг, тийм эс болж хувирдаг. жишээ нь өчтөр би нөгөө нэг үзүүлэлт яхад харуулсан чинь элэг өөхрөлтөй элэг муу гарсан шүү дээ. Тэгэхээр одоо жишээ би хэлдэг гэхэд миний элэгэн дээр очоод нэг үүдэл эс маань наалтаад элэгний эс болж хувираад элгийг эмчлэх жишээ. Уушиг муу бол уушиг, одоо үе мөч муу бол үе мөч рүү очоод ингээд одоо өөрөө очоод тухайн хүний биений өвчлсөн муу хэсэгт очоод идгээдэг ийм гайхалтай үйлчлэг үзүүлдэг. Ийм зорилгоор одоо хамгийн ихэнд ашигладаг. 두 번째는요. Ихэнхдээ одоо нөгөө дархлааны систем дарангуйлагдаж унаад янз бүрийн одоо энэ арьсан дээр нь юм туурдаг, янз бүрийн харшлын урагдлууд явагдаж байгаа. Одоо ийм өвчний тохиолдолд ашиглах юм болвол одоо дархлааг дэмжиж өгснөөрөө янз бүрийн одоо энэ харшлуудыг байхгүй болгох ийм одоо гайхалтай үр дүнг үзүүлдэг. Тийм учраас дархлаа дэмжих эмчилгээний зорилгоор одоо хамгийн их ашигладаг. 세 번째로 3-дугаарт үе мөч өвдөгний үе өвддөг хүн их олон байдаг. Үе мөч нас ахихад мөрний үе өвддөг болох. За ямар нэгэн спортын тамирчдын хувьд янз бүрийн гэмтэл бэртлээс үүдэлтэйгээр үе мөч булчин, ясны хөгшрөл, гэмтэлтэй холбоотой эмчилгээндээ өргөн ашигладаг. Тухайн хэсэгт нь үүдэл эсийг тарьснараа тухайн хэсгийн өвчлсөн, муудсан, өрөвссөн зүйлийг үүдэл эс маань эмчилчихдэг учраас заавал одоо мэс засал хийх шаардлагагүйгээр одоо энэ үе мөчний өрөвсөл, булчин, яс, шүрмсний гэмтлийг бас эдгээдэг. 그리고 마지막으로 이제 Сүүлийн үед энэ дөрөв дэх зорилгыг гэдэг энэ эмчилгээний арга бас сүүлийн үед нэлээд хүмүүс танигдж байгаа хүмүүсийн анхаарлыг татж байгаа шинэлэг эмчилгээний арга. Тэр юу гэхээр энэ үүдэл эсийг эрэгтэйч бай, эмэгтэйч бай хүмүүсийн бэлгийн чалах, бэлгийн амьдралын чанарыг сайжруулах зорилгоор ашигладаг болсон гэж. Тэр нь яаж ийм вэ гэхээр ялангуяа эмэгтэй хүн 45 50 нас хүрээд цэвэршилт явагдаад цэвэршилтийн ялгууд дараа насн дээр бол нөгөө өтрөө өөр их хуурайшдаг. Тийм ээ. Бэлгийн дур хүсэл буурдаг. Өтрөөний хуурайшил ийм үүсгээрээ нөгөө дагаад өтрөөний янз бүрийн өрөвсөлт талбарт өвчнийг үүсгэх бас ийм орчин нөхцөл болдог байхгүй юу. А гэтэл өтрөөний орчинд үүдэл эсийг тарьж өгснөөрөө өтрөөний орчны одоо нэг ашигтай бактери энэ гэж ярьдаг. Тиймийг сэргээх, өтрийг буцаагаад чангаруулах, тийм ээ. За буцаагаад нөгөө эмэгтэй хүний бэлгийн дур хүсэл гэдэг юм уу, бэлгийн таашаал гэдэг юм одоо энэ бэлгийн амьдралын чанарыг бол одоо эрс сайжруулдаг гэж. Эрэгтэй хүний үед мөн ялгаагүй тийм ээ. Нас ахаал ирэхээр ялгаа эрэгтэй хүн ч гэсэн одоо цэвэршилт явагддаг шүү дээ тийм. Тэгэхээр бэлгийн дур хүсэл буурна, бэлгийн одоо чалах муудна гэж бид нар ярьдаг. Тэрэнд хүртэл одоо бас яг тариа эмчилгээ хийснээрээ
эргээд одоо сайжруулах, залуужуулах, буцаад одоо эрч хүчтэй байсан үе дээр очих. Ийм тал дээр энэ үүлээс чинь бас хамгийн үр дүнтэй байдаг юм байна гэдэг ийм судалгааны юм гарч ирээд энийг өнөөдөр бодит клиник практикт одоо их өргөн ашиглаж эхэлсэн. Энэ бол одоо сүүлийн үеийн одоо ийм шинэлэг эмчилгээний арга гэж найдаж байна. Гоо сайхны мэс заслын хэмжээг танилцуулна гэж ирсэн чи яваад байсан чи одоо юу гэх юм бэ? Бүр амар өргөн цар хүрээтэй орчин үеийн шинжилгээ ухааны суурьтай ийм одоо цэсэн чирэг буюу тийм ээ одоо нөхөн төлжүүлэх эмчилгээ гэдгийг одоо хийдэг эмнэлэг юм байна гэдгийг мэдэж авлаа. Нөхөн төлжүүлэх эмчилгээндээ үүдл эсийн эмчилгээс гадна одоо энэ энергийн эмчилгээ, шимт хичээлийн эмчилгээ, хүчин төрөгчийн эмчилгээ. За тэгэхээр энэ гоё зүйлүүд чинь хүний эргэлтээр дамжаад хүний биеийн бүх эдист очих хэвээр. Тэгэхээр тэр эдисэд дэмжих үүднээс одоо энэ хүний биеийн одоо бодисын солилцоо эргэлтийг дэмжих одоо ийм эмчилгээ гэдэг ярих юм бол бас зөвхөн үүдлээс биш. Энэ нөхөн төлжүүлэх эмчилгээ гэдэг чинь зөндөө олон төрлийн юмуудыг бас бид ингэж хавсарсан байдлаар хийдэг нь бас манай гол онцлог давуу тал шүү гэж. Тэгэхээр түрүүн би нөгөө яриан дээр үүдэн танилцж яхад гэсэн манайх ингээд 3 гоо сайхны мэс заслын эмчтэй, нэг одоо энэ сэргээн засахын нарийн мэргэжлийн эмчтэй гэхээр нь гайхаад гоо сайхны мэс заслын эмнэлэгт энэ сэргээн засахын эмч одоо яагаа байж байгаа бэ гэдгийгсэн учрыг сая би ойлгож байна л да. Тэгэхээр сэргээн засах гэдэг болвол эргээд хүн ямар нэгэн өвдөлт байдаг юм уу, мэс засал байдаг юм уу, өвчний дараагаар эргээд хэвийн амьдралдаа орох тэр одоо орохтой холбоотой эмчилгээ хийдэг салбар ч одоо манай сэргээн засахын эмч шүү дээ. Тийм учраас энэ мэргэжлийн сэргээн засахын эмч байгаад өөрөө одоо энэ үүдл эсийнхаа лабораторийн судалгаа, шинжилгээний ажил оролцоод тэгээд үүдл эс болон бусад олон төрлийн эмчилгээг ашиглаад хүнийг одоо залуужуулах, нөхөн төлжүүлэх тийм ээ ийм эмчилгээг бол хариуцсан гэж хийдэм аа. Тийм учраас би одоо энэ сэргээн засахын одоо нарийн мэргэжлийн эмч гэсэн энэ хоо сайхны эмнэлэгт одоо яг энэ нөхөн төлжүүлэх эмчилгээнийхаа хэсгийг хариуцаад ажиллаж байгаамаа гэж ингэж. За ингээд цаг гаргаж ажиллах өгсөн эмчтэй маш их баярлалаа. Энэ үнэтэй уулзааг бол зүгээр л тийм гоо сайхны хагалгаа хийдэг эмнэлэг гэж ойлгоод явах байлаа шүү дээ тий. Тэгэхээр энэ манай үзэгчдэд зориулаад энэ сэргээн нөхөн төлжүүлэх эмчилгээ гэж одоо ямар шинэлэг ийм гайхалтай эмчилгээний шинэ одоо тренд байна вэ гэдгийг танилцуулсан эмчтэй маш баярлалаа.